манай байгууллагын зүгээс яг тухайлбал улсын үйл хөдлөх салбарын зах зээл дээрх судалгааг бас наривчилж хийдгээ гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр ер нь өнгөрсөн хамгийн сүүлд гаргасан бас тайлан дээр тухайлбал яг зах зээлийн нөхцөл байдлыг юу гэж харж байгаа бол нөгөөтэйгөр өнгөрсөн хугацаанд сэргээ харахад ер нь үйл хөдлөх хөрөнгөний зах зээлийн өсөлт хэр төвшөнд харагдаж байгаа. За манай UNESCO Property компани зүгээс Улаанбаатар хотын үйл хөдлөлтийн зах зээлийн тайланг болж жил болгон гаргадаг. За үйл хөдлөлтийн зах зээл нь өөрөө бол одоо макро эдийн засаг, барилга, үйл хөдлөлтийн салбарын гүйцэтгэл болоод за хөрөнгө оруулалтын орчин, за мөн дээрээс нь одоо хэрэглэгчийн шийдвэр гаргалтад тай холбоотой нэгт холбоотой ийм стратегийн ач холбогдолтой салбар байдаг. За энэ жилийн одоо үйл хөдлөлтийн салбараа бидэхэд бол үйл хөдлөлтийн секторууд болон за сая дурдсан одоо орчны дата мэдээлэл дээр үндэслэн за мөн дээрээс нь онцлог гэвэл одоо хэрэглэгчийн зан төлөв за амьдралын хэм маягийн судалгааг оруулж өгснөөрөө онцлогтой байгаа. За мөн дээрээс нь бол бид бүхэн зөвхөн үйл хөдлөлт хөрөнгөний салбарыг бол борлуулалтын үн болон нийлүүлэлтээр нь суурилж шинжилгээс гадна бол хэрэглэгчийн одоо бодит худалдаа авах чадвар хэрэгцээн дээр суурилсан дараа бол онцлогтой гэж харж байгаа. Тэгэхээр ер нь яг макро эдийн засгийн талаас нь гэх юм уу аваад үзвэл ер нь салбарын өсөлт хөгжил ямар төвшөнд харагдаж байгаа? Салбарын өсөлт за өсөлт байна эсвэл буурна өсөлт одоо өснө эсвэл буурна гэхээсээ илүүтэйгээр яг уу өмнөх жилүүдэд бол үйл хөдлөлтийн салбарыг болвол хэрэглэгч маань илүү үндээр суурилж одоо шийдвэр гаргалтуудаа хийдэг байсан бол өнөөдөр одоо барилгын салбарын маань одоо барилгын хийц болон чанар за мөн дээрээс нь байршлын одоо хүчин зүйлүүд бол чухал ач холбогдолтой байна гэж харж байна. Тэгэхээр үлдүүд мэдээж бол хэрэглэгчийн зүгээс харах юм бол суур эрэлт бол байгаа. Тэгтээ шийдвэр гаргалтууд бол одоо сайн дурдсан хийц болон чанар болон байршлаа шалтгаална гэж. Тэгэхээр энэ өмнөх жилүүдийн мөн үедээ харьцуулаад харах юм бол тухайлбал яг байрны орон сууцны шинэ болон хуучны тухайд аваад үзэхэд метр квадратын үнийн өсөлт ер нь хэр хэлбэлзэлтэй байна. За метр квадратын үнийн өсөлтийн хувьд бол дунджаар нэг 5-аас 7% өсөлттэй гарсан байгаа. За энэ жилийн одоо дата мэдээлэлээс онцлог тоо гэх юм бол хуучин орон сууц бол нэлээд эрэлттэй үн бол нэлээд эрэлттэй гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ нь юунаас шалтгаалсан бэ гэхээр шинэ орон сууцны нийлүүлэлт бол өмнөх жилүүдэд нэлээд хүчтэй нийлүүлэлтүүд нэмэгдсэн. За энэ жилийн датаг 25 оны датаг хараад үзэхээр бол нийлүүлэлтээс одоо тухайн орон сууц нийлүүлэлтээс яг ашиглалтанд орсон орон сууц бол буурс үзүүлэлттэй гарч байгаа гэж хэлж байна. Тэгэхээр дараагийн жилүүдэд бол үн бол докторчин гэж бидний зүгээс бол харж байгаа. За мөн дээрээс нь бол үн докторцсон дээр хүмүүс бол илүү одоо нэг сонголт хийхдээ байршлаа харна. За дээрээс нь чанараа харна. Мөн дээрээс нь одоо өөрсдийнхөө амьдралын хэм маягт шалтгаалс одоо тэр тухайн хүчин зүйлүүдийг бол илүүтэйгээр харах юм байна гэж дүгнж болохоор байгаа. Тэгэхээр худалдаа авалт талаас нь ерөнхийд нь харахад хэрэглэгчийн зан төлөв тал дээр ер нь хэр зэрэг өөрчлөлтүүд ажиглагдсан бол ер нь ямар трендийг хэрэглэгч илүү жоохон дагж шийдвэр гаргаж байгаа. За трендийн хувьд аваад үзэх юм бол яг хэрэглэгч талаас сая дурдсанчлан бол үн бол за нэг тийм том хүчин зүйл биш байха болсон юм байна. За барилгын чанарыг бол хүмүүс илүү харахаар болсон юм байна. За чанараа дагаад бол хийц материал дагаад явна. Дээрээс нь одоо орчны хүртээмжтэй байдал, за аюулгүй байдал, мөн дээрээс нь ногоон гэдэг бас хүчин зүйл давмгалж орж ирсэн байгаа. Тэгэхээр дэлхийд даяараа бол одоо ногоон шилжилтэнд орсон байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийгээ дагаад барилгын салбар маань ч гэсэн бас ногоон санхүүжилттэй холбоотой. Мөн дээрээс нь одоо төсөл хөрвжүүлэгч маань ч гэсэн одоо ногоон материал илүү төлөв ашиглагч юм уу те. Тиймэрхүү байдлаар бол эрэлтүүд тэрэнд харагдаж байна гэж үзэж байна. За орон сууцнаас гадна ногоон хөгжлөө дагаад одоо хаус зах зээлийн эрэлт бол бас нэмэгдэх хандлагатай байна гэж хэлж байна. Тэгэхээр зөвхөн хэрэглэгчдийн өнцгөөс ингээд бодоход яг ногоон гэдэгтэй холбоод асуух юм бол илүүтэй бас амьдралын хэм маяг тал дээр эрүүл материал яг амьдралын чанарт нь нөлөөлөх тэр сонголт төрний жинд харж орж гэж харж байна. Тийм тийж хэлж болно. Ер нь бол яг сүүлийн үеийн нөхцөл байдлаас нөгөө талаас харахад эрэлтийн тухайд бас хэрт хөөсрөлтөө байна уу эсвэл бодит байдал дээр ер нь нэлээд газардуулга сайтай явж байгаа гэж харах уу? Яг энэ талбар дээр энэ танаа хийсэн судалгаа ямар өгүүлэмжтэй байна? Хөөсрөлт гэхээсээ илүү одоо нэг нийлүүлэлтээс шалтгаалсан одоо хүмүүсийн шийдвэр гаргалттай холбоотой одоо үнийн хит
одоо түрүүн хэлсэнчлэн өмнөх жилүүдэд бол нийлүүлэлт их байсан. Тэнтэй холбоотой хөөсрөлтүүд явагдсан гэж бол хэлж болно. Гэтэ дараа ч одоо дунд хугацааны тэрэндээ хараад үзэх юм бол ер нь бол тогтворж явах хандлага ажиглагдаж байна гэж хэлж байна. Дунд хугацааны хувьд яг асуухад яг хэрэглэгчдийн эрэлт талаас хамгийн хэрэлттэй байх метр квадратуудын хэмжээ болон байрны сонголт ер нь аль талбар дээр илүү төвлөрж байгаа шүү. Ялангуяа ойрын 5 жилийн хугацаанд гэдэг. За орон сууцн дээр аваад үзэх юм бол мэдээж суур бидэнд бол орон сууцны хэрэгцээ байгаа, суур хэрэгцээнүүд байгаа. Мэдээж 50 м квадратын хэмжээний хувьд бол 50-аас 60 м квадратын хэмжээтэй ийм байрнуудын эрэлт бол байна гэж харж байгаа. За зөвхөн орон сууц гэхэлтгүй за яг офис худалдаа үйлчилгээ гэдээ үзэх юм бол байр шалтгаалсан одоо тэрэндүүд байгаа гэж хэлж болно. За уламжлалт одоо саяны хэлсэн одоо секторуудаас гадна мөн дээрээс нь одоо онцлог зах зээл гэх юм уу агуулгах логистик за илчүүлслийн салбар за дээрээс нь сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой одоо үүнийгээ дагсан үйл хөдлөлт одоо тэрэнд бол өсөх хандлагатай байна гэж харж байгаа. Орон сууцны худалдаа авалтаас гадна ер нь түрээсийн зах зээлийн өсөлт ямар дүр зурагтай байгаа бол нөгөөдгөр түрээсийн яг талбар дээр үнийн өөрчлөлтөөр нь хэр савлгаатай бас хэр өсөлттэй ажиглагдав. Түрээсийн за манай судалгаанаас хараад үзэх юм бол түрээсийн эрэлт бол нэг за 30% та 30-40% та байна гэж судалгааг харуулсан. За түрээсэн дотроо болвол түрээслэх одоо түрээслэх сонирхолтой одоо хэрэглэгч нар байна бол 1-2 жилийн хугацаанд түрээслэх сонирхолтой байна гэсэн хариулт өгсөн. За дээрэс нь түрээсийн одоо төлбөрөө төлөхтэй болвол нэг дээр нэмэх буюу сар сараар төлөх одоо сонирхолтой байна гэсэн хариултад өгсөн. Тэгэхээр эндээс юуг дүгнэж болох вэ гингүүд хүмүүсийн бас худалдаа авах чадвар төдийлөн сайнгүй байгаа мó сараар төлөх одоо ирмэлцэлтэй байгаа байна гэсэн ийм дүгнэлтүүдэд хэлж болохоор байгаа. Тэгэхээр UNESCO property-ийн хувьд яг сүүлийн үед хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс нь онцлог зүйл нь бас юу байгаа вэ? Илүү онцлогтой тал гэж харна. За манай компанийн хувьд бол сүүлийн үед хаус төсөл буюу Edelmont хаус цогц төсөлд хэрэгжүүлж байгаа. За төслийн хувьд болохоор Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу одоо хүрэл доотын аманд хэрэгжүүлж байгаа. За төсөл болохоор single house, town house, апартмент буюу худалдаа үйлчилгээ гэсэн одоо бүх үйлчилгээг хамарсан бүх цогц төсөл гэж хэлж болно. За мөн дээрээс нэг онцлог одоо хүчин зүйл гэх юм бол манай төслийн хувьд бол төвийн бүтцэд холбогдсон. За мөн дээрээс нь одоо Монголын анхны ногоон гэх одоо тодорхойлтой хаус хотгон болж байгаа онцлог байна. Ер нь яг сонголтуудын хувьд ямар сонголтуудыг худалдаа авагч санд болгож байна? За single house-нуудын хувьд бол дундаж метр квадрат 250 метр квадраттай нэг давхар single house-нуудаас сонгох боломжтой. За мөн дээрээс нь одоо манай хоёр дахь ээлж буюу апартментын одоо барилгын ажил бол эхэлсэн явж байгаа. Апартментуудын хувьд бол нэг 50-аас 90 метр квадрат энэ хувьд бол сонголтууд хийх боломжтой байна. Одоо энэ төслийн үе шат ямар үе дээр явж байгаа вэ? Хэдийгээр бүрэн ашиглалтанд орох бол нийт хамрах цар хүрээнд байна. За төслийн 1-р ээлж буюу одоо манай single house-нууд буюу single house-нууд маань энэ зунаар бол ашиглалтанд орохоор байгаа. За 2-р ээлж нь болохоор апартмент төсөл маань болохоор энэ ондоо буюу одоо 12 сард багтаад орохоор юм төлөвлөгөөтэй байгаа. За урилга хүлээн авч хүрэлцэн ярьж ярилцсан баярлалаа. Баярлалаа.